Тэр монгол үг орж ирэхгүй байгаа. Тэрнээс ярьж чадахгүй биш. Тийм ээ тийм. Тий. Тулгамдж байгаа. Сайн байцгаана уу? Миний хөрхөн үзэгчтэй. Намайг одоо хүртэл үзсээр тэмцээр байгаа хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд найзуудтай маш их баярлалаа. Намайг дэмжиж байгаа. Тэгээд яг хуу намайг танихгүйгээр ингээд орж ирсэн ганц нэгэн хүмүүс байвал бас маш их баярлалаа. Тэгээд цаашдаа ч гэсэн миний бичлэгүүдийг үзээрэй гэж хүсэж байна. Тэгтээ үзэхгүйсэн ч зүгээрээ. Өнөөдөр болохоор жоохон онцгой бичлэг байгаа. Яаж байгаа юм бэ гэсэн чинь би өөрөө их гуйж авчирсан. Даанч царайгаа оруулах гэхэд байна. Тэгээд одоо яах вэ? Одоо яриаг л бөөндөө сонсцгоё. Тэгээд анаагаас болохоор би юу гуйх гэж байсан бэ гэхээр намайг бодох юм бол анаа Солонгост ирээд 7 жил болсон. Тэгээд бүр эхлэний бэлтгэл сууж төгсөөд, их сургуультаа сурч төгсөөд одоо ингээд бүр одоо шалгалтаа юудны шалгалт илээ. Мэргэжлийн шалгалтаа ингээд өгч тэнцээд тэгээд одоо ингээд юм компанид ажиллаж байгаа. Тэгэд юм ундаг туршлагатай хичээсээ би бас гоё үгийн сансяа гэж бодсон байхгүй юу? За тэгэд бүр эхнээс нь л ерөнхийдөө эхлээл гэж бодсон л та. Солонгост ирээд юу н ямар байд юм байна те. Анх ирэх гэж байгаа ч юм уу, ирэх гэж бодож байгаа хүүхдүүдэд хэлэх үг юу байна? Намайг жоохон байхад ингээд хэллээд өчөхгүй явдаа гэж бодож байсан юм байна уу? Тэгэд ер нь сургуультаа ороод ер нь юуг анхаарах хэрэгтэй юм ингээд айлуулах. Би бас өөртөө хэрэгтэй юмнуудаа бас асууя гэж бодсон. Ягаад тэгэхээр би одоо нэг их сургуультаа орж байгаа болохоор тийм байна. Би анх ирээд жоохон удчихсан болохоор бол яг тийм сайн санахгүй байна л та. Гэхдээ бусад хүмүүсийг хараад ингэхэд бол хамгийн түрүүнд хэл сурах гэж ирж байгаа шүү дээ. Юу ажил хийх гэж одоо их сургуульд сурах гэж ирж байгаа хүмүүс цөөхөн хэлний бэлтгэлд орж байгаа хүмүүс маш их байдаг учраас миний хувьд өөрийнхөө хэл сурахад би өөрөө яаж сурдаг вэ? Яавал илүү хурдан сурдаг вэ гэсэн өөрийнхөө арга барилыг хамгийн түрүүнд хурдан олох нь чухал юм уу гэж бодсон. Тэгэхгүй бол хичнээн 1-р левел, 2-р левел, 3, 4 гээд ингээд левелээр заагаад ингээд сурдаг ч гэсэн хүүхдүүд нэг левелдээ унаад айгүй олон сураад байдаг хүүхдүүд маш их байдаг. Тэгэхээр тэр айгүй цаг хугацааны хувьд ч гэсэн маш их гарттай, мөнгөний хувьд ч гэсэн маш их гарттай. Тийм учраас тэр хүмүүс болохоор ажил хийгээд хажуугаар нь ингээд сурахад амар хэцүү байна гэдэг байгаа бол яг үнэ хэлэхэд зүгээр юу юм шиг санагтаад байдیں۔ Тийм шалтгаан юм шиг санагтаад байдаг. Тийм учраас өөрийн гэсэн арга барилыг олоогүй байгаа юм болов одоо хүнтэй ярих юм бол илүү хурдан гадаад хэлийг сурдаг хүн байгаа. Эсвэл уншиж хурдан сурдаг, эсвэл юм үзэж хурдан сурдаг тийм хүмүүс бас байдаг. Тэгэхээр өөрийн гэсэн арга барилаа олоод тэр арга барилалтаа гадаад хэлийг сурах юугаа одоо хамт хойлоод би ингүүл илүү хурдан сурд юм байна гэх юм бол илүү хэлний бэлтгэлээ хурдан төгсгöd тань тус болох юм болов уу гэж би хувьдаа бодсон. Тэгээд тэгтээ хамгийн гол чухал юм нь болохоор гадаад хүүхдүүдтэй монгол хүмүүстэйг аль болох би бага яриад гадаад Вьетнам, Хятад хүүхдүүдтэй илүү ярьсан. За хэлний бэлтгэл сурч төгсөөд их сургууль руугаа орж байгаа те. Их сургууль руугаа ороход ер нь юуг анхаарах хэрэгтэй гэдэг байсан бэ? Танд ер нь их сургууль руу орж байхад хэцүү юм нь юу байсан? Гоё юм нь юу байсан? Солонгос хүүхдүүдтэй найзлах ер нь хэрэг вэ? Би анх их сургуульд орохдоо бол хэлний бэлтгэлд анх орж Солонгост анх ирснээсээ илүү амар их догтлж исэн. Тэгээд орсон чинь бүр шинэ ертөнц. Бид нэр өглөө 10 жилийн төгсөөд ирсэн шүү дээ. Тэгээ өглөө 8-аас жилийн 9-оос хичээлдээ ороод өдөр нэг гэж таараад тэгээ оройн нь ерөөс хичээл хийдэггүй. Тэгээд нэг өдрийнх нь хичээл ингээд болчдөг. Тийм одоо процессор дандаа ингээд сурж байгаад их сургуульд орсон чинь бүр хүүхдүүд нь бүгдээрээ зүгээр л байнга номын санд байдаг. Яг хөө нэгдүгээр курсын хүүхдүүд болохоор тэгж амар хичээлээ бол амар хийдгүүлтэй. Яг нэг 3-4 курс болоод эхлэхээр солонгос хүүхдүүд ухаарсан юм шиг амар хичээлээ хийж эхэлдэг. Би тэрийг эрт одоо нэг хамт ажиллаж байгаад сонсцсон болохоор 1-р курсээсээ л барьж авъя гэж бодоод тэгээд 1-р курстэй маш их хичээж хийсэн. Тэнгүүт л одоо Кюсүний ментор одоо жоохон энэ хүүхд юу н хичээх гээд хийх гээд шүү гээд ойлгоод тусалж дэмжиж өгөхөөр илүү сайн амархан байсан болов уу гэж би
бодож байна. Тэр одоо хамгийн анх хичээлд 1-р курст ороход бол хичээл сонголт тэгээ нөгөө нэг сургуулийнхаа самшигтай ерөөдөө бол маш ойрхон байх хэрэгтэй. Байнга ороод очиод асуугаад тэгээд шинээр ном авч байгаа бол ном авах тэр өдөр энтрээ сургууль болгон өөрөөр хугацаанд заасан байдаг. Тэгэхгүй бол тэрнээс хойш ном худалдаж авах ч юм уу хайж болоход хэцүү байдаг. Тэгэхээр шинээр 1-р курст орж байгаа хүмүүс сургуулийнхаа сайтн дээр угаасаа бүгднийг ингэж бичээтэй байгаа. Тийм учраас тийшээ ороод энэ хугацаанд өвч болт юм байна. Энэ хугацаанд MT болт юм байна. Энэ хугацаанд ном зарт юм байна. Энэ хугацаанд сургуулийн чүгжээ болт юм байна гэд ийм хүмүүстэн эртгэн хараад судлаад тэгээд одоо их сургуульд орж байгаа хүмүүс ихэнх нь л арбайт давхар хийж байгаа шүү дээ. Тэгээ арбайттай өдөр ингээд гоё MT ч юм уу гоё юмд явах гэхээр арбайттай өдөр таарчаад байдаг шүү дээ. Тэгэхээр тэднэрийг эртэнгээд жоохон хараад энэ сард ерөнхийдөө ингэж хийдэг юм байна гэдэг нэг тэчүүн тэр өдрүүдэд бодчих юм бол дараа нь ажлаасаа чөлөө аваад ч юм уу тиймэрхүү гоё их сургуульд өнгөрөөж болох чухал өдрүүдэд арбайт хийгээд ажлаасаа болоод бити ингээд орхичоосоо гэж бодсондоо тиймэрхүү өдрүүд миний хувьд бол айгүй чухал санагдсан. Солонгос хүүхдүүдтэй нэгэнт солонгос сурах гэж ирсэн юм чинь солонгос хүүхдүүдтэй одоо чуг дурсамж бүтээхний илүү чухал юм уу да гэж бодсон. Та эмтэд явж исэн юм уу? Би 1-р курст яваад 2-р курсээс нь корона ихтээд 2 3 4-т тэр чихтэй эмтэд яваагүй. 1-р курсээс гэсэн 1-р курс маань ер нь хамгийн аз жаргалтай курс. Чүгжээнд ороод эмтэнд яваад чүгжээнд тэр гарч дуулж муулаад би чинь ер нь эмтэн ямар байсан бэ? Айгуу гоё байсан. Тэгээ би нэг 18 жоохон өнгөрөөд солонгост ирсэн болохоор нөгөө нэг арх марх ууж ерөөсөө үзээгүй юу ч мэдэхгүй ирсэн. Тэгээд би ганцаарх 1-р курстэй Монгол байсан болохоор манайхан бас намайг хөрх юм айгу бодолцож үтсэн юм шүү га. Ерөөсөө тэгж шахаж махаж ууж муу гэж хэлээгүй. Би ерөөсөө уухгүй зөвхөн кола бариад уугаад. Та ууг мэмтэд өвчөөд. Аха. Гэтэ ерөнхийдөө манайх айгу тийм юу байсан. Айгу амар шүн 2 хүртэл бүгдээрээ бөөнөрөө уух нь уугаад тоглох нь тоглоод. Тэгээ 2 гээд эрэгтэй эмэгтэйгээрээ бүгд хуваагдаад эмэгтэйчүүд нь 1 чигүртэй, эрэгтэйчүүд 1 чигүртэй. Тэгээ би болохоор өдөр чинь тоглож монголоод ядраад 2 байна уу 2:30 гээл ороод унтаад өгсөн. Тэгээд өглөөс ирсэн чинь миний утсанд манай сомбэнэр намайг хайгаад бах юм бичсэн байсан. Тэгээ өглөө нь сандрал. Сомбэн юм цаашсан юм. Өчигдөр таны явуулсан мессежийг харсангүй гэлтэл манайд явахтай намайг хөрхиж аваас энэ нэг монгол юм. Ядраад унтаад өгчээ гэж бодоо. Юу ч уугаагүй гэж ингээ ядраад унтаад өгчээ чаваас гэж бодоо. Тэгээд нэг тав юм шүү. Тэгээ намайг амар хайсан мессеж байсныг хараад би ямар хөөрх юм бэ? Эднэртээ ер нь дотн байя гэж бодоод дотн байсан чинь татад маш их хэрэг болсон. Тэгээд сүүлдээ хэдэн би Сомбэн нартайгаа дотнох ер нь зүгээр юм уу те? Сомбэн нартайгаа дотн болох арга бол MT-гээс өөр арга байхгүй. Тэрнээс бол ерөнхийдөө бол хичээлүүд нь бүгд тустай байдаг болохоор тэг тийм таарах юм бол байхгүй. Эсвэл нөгөө нэг юу гэдээ тунгари явж болж байна. Манайхаас тунгаритай байдаг байсан болохоор гуа дотроо тунгаритайсэн. Тийм болохоор илүү сомбын нартайгаа ойрхон байсан. Би чинь гэхдээ ерөн сургууль дотор хилийн бэлтгэлтэй амар чимээгүй байснаа их сургуульд орсноо ерөн жоохон ингээд блэн ангиасаа гарч орж мороод ингээд юу кимдээ жоох хөдөлгөөнтэйсэн гэх юм уу. Тийм хүүхдүүд бас эмтигээс амар сонирхдаг юм шиг үү. Би бас үгүй эмтиг амар сонирхсан. Тэгээд одоо эмтэд явъя гэж бодсон чинь Шинжооных нь бүртгүүлийнх нь хугацаа дууссан болохоор би уус явж чадахгүй. Тэгэхээр дараа жил явъя л гэж бодож байна. Чичоо намнаа. Манай их ч намайг эмтэд явж зүгэлж байгаа учраас заавал явж ярих уу гэх юм. Oh my god. Тэгсэн. Энэсээ катлах уу яах вэ? Тэгээ ууж болоо. Гэтэ дараа нь тэр чинь гэртээ ирээд ичээд орон дотроо хүнжлээж игээд ичгэртэл бол миний мэг ер нь ууж болно. Гэтэ тааруулж явах нь бол маш чухал. Би
нөгөө нэг жоохон орой сурсан болохоор ч тэр юм уу? Одоо юу байхаараа уух ч юм уу эсвэл ингээ найзуудтайгаа ингээ байхдаа өөрийгөө амар мэддэг. Болчлоо гэж бодохоор шууд ингээд болчдөг. Гэртээ яач байсан гэртээ цоо өрүүд юм шиг орох. Тийм нөгөө нэг тэр нэгэ бүр ингээд суудсан гэх юм уу? Дандаа нөгөө нэг гэрээс хол байсараа тэр нь гэртээ найтайх орчихсон гэдэг юм ингээд сэтгэлд ингээд бүр суудсан юм шиг байна. Тэгээд та хэцтэй хамгийн анх уудсан дээрээ энэ жоох амар ичмэр асуудал та. 2 байна уу 3 дахь хүртээ би мэдлийн оройхон. Хэдэн настай гэсэн үг? 20 жоохон өнгөрсөн юм уу? Гэтэ ингээд курсээр ярих юм бол орой байсан. Тэгээ нэгдүгээр курстэй болохоор солонгос хүүхдүүдтэй яагаад ингэж хичээл дээрээ тунгааны дээр амар сайн яриад амар сайн найзууд тэрний хоолунд өдөр идэж мэддэг хэрнээ оройн яагаад ингээд хамт ууж сууж чаддгүйсэн мэхээр би байн гар байт иддэг байсан. Тэгээд ерөөсөө өнөөдөр чи ингээд уулзахгүй мó гэдэг юм би 7 хоногийн 6 өдөр нь чөлөө ажилладаг. Тэгээд бүтэн сая өдөр нь л амардаг байсан байхгүй юу? Тэгээд хин наадтай бүтэн сая өдөр уулзаж уухантэй. Тэгээд би ч өөрөө тэр өдрийг миний нөгөө нэг өөрийгөө цэнэглэдэг өдөр учраас уусаа гарч орохгүй. Тэгээд дандаа оройн нь ажилтаа учраас уусаа хүүхдүүдтэй ингээд юус таарахгүй байгаад тэгээд 2 дугаар курсээсээ хичээлийнхаа нөгөө сонголтыг хийсэн чи хичээлийн сонголт маань кредит маань их байж таарад тэгээд арбайтаа багасгаад тэгээд 2 дугаар курсээсээ за тэгээд хэлсэндээ тэгээ ерөнхийдөө угаасаа нөгөө ууж сураагүй ч юм уу юу байсан болохоор өөрийгөө мэдэхгүй учраас айгүй их тийм банк хянасараад тэгээд тэр хяналтанд гээд бүр тархинд суудсан юм шиг байгаа. Тэгээд би одоо ч гэсэн ингээ ажил дээрээ манайхан хэшиг энтер хийхээр нэг стакан пябаст тэрүүгээр 3 цаг суудаг. Тэгээд байгаа юм да. Тэгээд тэрийг бариад ингээ 3 цаг яг ууж байгаа юм шиг л харагдана. Урдаа яг нэг шил ингээд пяб тавьчаад одоо бигдүү тавьчаад тэгээд хажуудаа нэг стакан тавьчаад яг тэгээд энийгээ ингээд нэг уугаал байж байгаа юм шиг харагдах юм тэгэл янз. Тэгээд тийм байх илүү гэрте хурж ирээд айгуу юу гэдэг штеп. Нэ цааш нь юм гитэг. Царайдаа. Тэгээ би анаг бодвол жоохон эртэл ууж эхэлсэн л дээ. Гэтэ ах би бас өөрийгөө мэднэ. Манай их ч одоо хүртэл ууж чаддгүй. Угаасаа нэг пи уугаал тэгэл байхгүй. Би бол 10 пи авахлаа. Хотлаа ирсэн маа юу гэж 10 пи ууж. Бичлэг дуусаад тухтай ярив. За тийм байна. За тэгээд их сургуулийн амьдралаас заяа тэгвэл ингээд бүр амар дурсамж чинь үлдсэн юм байна уу? Амар гоё байхгүй л өөр юм асуулаач гэж. Би юу? Би нэгдүгээр курстэй нөгөө нэг чүгжэн дээр гарч дуудлаад тэгээд тэгэхэд нөгөө нэг дээдлийн курсийнхантайгаа бас өөр курсийнхантай хамтраад хип хоп тунгаарыг тэр тунгааныг яаж хийж чад нэг орсон юм аа. Тэгээд анх эмтэд яваад тэгсэн чинь нөгөө чанги чаран гээд өөрийнхөө авьяасыг өдрүүддэг. Тэгээд тэрэнд нь яаж шинчөө идсэн чинь болоод тэгээд дуулсан чи би тэрэндээ нэгдүгээр байранд ороод тэгээ манайх намайг одоо гуагийнхан баг хин биддэг болохгүй юу? Угсаа бүгдээрээ сонсч ядж байгаа юм шин. Тэгээд ваа энэ төр гээд нөгөөт чинь нөгөөнтхнөөсөө жоох ирчгүүч аваад ер нь чүгжээнд орё гээд тэгээд чүгжээ гэхээр нөгөө нэг сургуулийн хаврын наадам тэгээд тийшээ ороод ганцаараа дуулах уу гэж бодож жоод сандраад исэн чинь манай дээдлийн курсын ах өөрөө хурж ирээд надад санал тавиад би өглөөж дуулах уу гэд. Тэгээд хоёулах наяа гэдгсэн чинь өөрөө арталтаа хип хоп тумаарид явдаг. Тэнчэнээсээ 2 3 хүүхэд олчихё гэд. Тэгээд дөрүүлээ дуулахаар болоод тэгээд тэрэнд бас 2 дугаар байранд орсон. Надад тэр үеийн айгуу гоёс яа тэгэхээр би бас өөр дурсамж бүгд коронавигаас болоод 2 жил сургуульд яваагүй. Тэнгүүтээ 4 дэх курсээсээ шалгалтанд бэлтэнэ гээд ухаан жолоогүй хичээл хийсэн юм чинь. Тэгээд эцэстний шалгалтандаа тэнцгээд бол тэнцсэн л дээ. Солонгос хүүхдүүдийн аашсан ер нь л ямар байдаг вэ? Анх ингээл найзч майзлахад ч юм уу те. Анх хандхад арай өөрөж байгаа сүулдэ өөрчлөгддөг ч юм уу те. Ер нь солонгос хүмүүсийн нийтлэг аашсан ер нь ямар байдаг гэж та бодож байна?
ялангуяа энэ оюутан хүүхдүүдийн Нийтлэг зан гэх юм бол бүгд айгу соёлтой. Эрэгтэй эмэгтэйгөө ерөнхийдөө айгу тийм соёлтой. Гэтэ ерөнхийдөө Солонгос Монгол гэлтгүү тэр чинь зүгээр хувь хүнээс шалтгааллах асуудал болохоор заавал тэгэж юу яах хэлж битгэхгүй юм байна л да. Тийм муухай аштай ч хүн байгаа, сайхан аштай ч хүн байгаа. Гэтэ зүгээр л бүгд нөгөө нэг биеинд нь соёл гэдэг юм ингээд суудсан гэх юм уу? Залуу хүмүүс тэрнээ бүгд айгу тусарх уу эхний ээлжинд. Гэтэ тэр эхний ээлж гэдэг чинь амар том шүү дээ. Эхний ээлжиж хийж чадахгүй хүмүүс нь даа шүү дээ. Тэгээ хамгийн анх ингэж хүнд харагдаж байгаа цод инсан гэж ярьдэн шүү дээ. Монголоор юу юм бэ? Анхны сэтгэгдэл. Окей. Тэр чинь амар чухал шүү дээ. Тэнгүүт солонгосчууд болохоор тэрийг мэддэг юм шиг байгаа. Хүмүүст анхны сэтгэл нь чухал гэдэг мэддэг учраас ч тэр юм уу? Маш соёлтой. За их сургуулаа төгсгöd ямар байсан бэ? Та коронатай бас төгслөө. Яла. Коронавиг төгссөн. Коронавигүй. Коронавиг төгссөн. Сургуулаа төгсгöd ямар байсан бэ? Төгсөөд ингээд ажил олох ер нь танд ямар байсан бэ? Энэ талаараас хүмүүс амар ер нь л асуумаар идэг юм шиг байлаа шүү дээ. За энэ л маш сэтгэл өвтгөр асуудал нэ. Яагаад вэ гэсэн чинь би төгсөөд шалгалтаа өгчөөд тэгээд нэг жоох амарч байгаад зогсолгүй арбай тэгэл хичээлээ тэгээд тэр шалгалт амар хэцүүс болохоор би ер нь айгүй сэтгэлийн дарамттай байгаад тэгээд жоох амарч байгаа ажилд орондоо гэж бодсон чинь ажилдаа тэнцээд тэгээ яалтчгүй төгсөөд гэж одоо төгсөөд л гэж ярих юм да. Яг тэр төгсөх нөгөө нэг юунд болоогүй. Төгсөх баяр нь болоогүй нэ зүгээр хичээл нь төгссөн. Төгсөх шалгалтаа өгсөн. Тэгээд сөүлд ирээд ажил хийгээд тэгээ би нөгөө төгсөлтийн баяртаа явж чадаагүй байхгүй юу? Тэгээд диплом шуудан гар авсан. Төгсөлтийн баяртаа явж чадаагүй. Тэгээ ашиг бүр нэг юм цуснд нь ажиллахаар төрсэн тийм юм ашиг би одоо гинт бодсон ч. Тэгээд ажилтаа байсан болохоор тэгээд нэг өдрийн яхав чөлөө өгсөн л дөө. Тэгээд би тэр одоо өдөр нь явах гэсэн чинь манай найзууд бас бүгд ажилтаа тэгээд зарим нь ажилгүй хүмүүс нь явахгүй тэгээд ерөөсө бөөнөр цугларч чадаагүй болохоор тэгээд яваагүй. Тэгээд төгсөлтийн баярт яваагүй. Одоо л харамсдаг юм. Явахгүй явтаа. Тэгэхээр танд одоо нөгөө нэг амар гоё юм диплом барьсан тийм зураг ерөөс байхгүй юм шүү дээ. Байхгүй. Тэгээд дээрэс нь надаа монтаж байхгүй. Их сургуулийн монтаж. Манай хаккогийн ангийн дарга гэх юм уу та. Манай когийн дарга жоохон ажиллаа хийхгүйсэн. Тэгээд бид нарт зарлалаа хойно тавьж өгөөд тэгээд аль дээр сургуулаас зарлагддаг тэр дипломны зураг авдаг. Хугацаанд өнгөрөөд тэгээд надтай хамт төгссөн хүмүүс бүгдээрээ дипломгүй гин монтажгүй. Манай дөрөвдөг курсын бүгдээрээ таны сургууль төгссөн чи өний юм хүмүүс ч нөгөө нэг би сургууль төгссөн монтажтай гэдэг. Таны монтаж явах юм шүү. За. Тийм ээ. Юу Солонгост ингээд их сургууль төгсөж байгаа шүү дээ та. Тэгээд их сургууль төгсөөд ажилд орох гэдэг юм чи амар хэцүү байдаг шүү дээ. Визнес ахуулаад те. Их сургууль төгсөөл гингүүд ямар виз рүү ерөн солих хэрэгтэй байдгийг те. Их сургууль төгсөд ажилд ороход юу хэрэгтэй байдгийг, ажилд орсны дараа ер нь ямар байдгийг те. Виз солих асууд ер нь хэцүү байдаг юм уу? Эсвэл тэр нөгөө нэг бүх мэрэгжлийн шалгалт өгдөг юм уу? Эсвэл таны мэрэгжил юм онцгой мэрэгжлээсэн болохоор ингэ шалгалт өгсөн юм уу те? Шалгалт өгөхөдөө хэрэг бэлдсэн, хүмүүс хэрэг ундын те. Ер нь тиймэрхүү юм талаар гоё ярьж өгөөч. Бүх юмуд болохоор ингэж шалгалт өгдөггүй, мэрэгжлийн шалгалт өгдөггүй. Биний мэрэгжил болохоор заавал кокогуши өгөх шаардлагатай байгаад тэгээд өгсөн. Тэнгүүт тэр шалгалтанд болохоор дөрөвдөг курст оронгуудаа эхний семестрээс ахуулаад бэлдэж эхэлдэг. Тэгээд дунд нь урьдчилсан шалгалт 5 удаа авдаг.
Тэгээ тэр 5 удаагийн шалгалтанда оноогоо хэр өсөж байгаа, хэр буурч байгаа, хэр их бэлтүүл тэнцэхэр байна гэдгийг харж шалгадаг. Тэгээ би бол эхний нэгтээ бол бүр газраар байсан. Манайхаа ер нь бүгдээрээ зүгээр ингээд ихэнх нь ерөнхийдөө яг ямар шуухан байдлаар өгдөг гэдгийг ч мэдэхгүй учраас шууд өгөөд бөөнөрөө л газраар байсан. Тэгээд гинт ч тухайн орол юу юм бүгдээрээ бөөнөр хичээцгээе гэл. Тэгэл ер нь байнга л номын санд. Тэгээ уусаа 4-р курст ороод эхлэхээр багш нар зөвхөн шалгалтандаа хэрэгтэй л хичээлүүдэд заадаг. За тэгээд ямар ч байсан ажилд орохдоо анкет бэлдэх маш чухал. Анкета ерөнхийдөө болол доор хаяж 3-4 газар өгөх хэрэгтэй. Доор хаяж. Тэгээд ажилчин намайг сонгочоосоо гэж бодох чинь бас яг нэг талаараа зөв ч гэсэн би ажлаа сонгож орох юм шүү гэсэн бодолтой байх хэрэгтэй. Одоо ингээ 3-4 газар ороод тэнгуут хамгийн ихнийх нь газар намайг хүрээд ирээчээ гэдгсэн гээд чи шууд намайг хүрээд ирээчээ гэдэг чинь ашгүй дээ орох газаргүй байсан гэж шууд орч болохгүй. Тийм учраас энэ яг надад тохирох уу? Энэ компанид цаанаасаа одоо цалин мөнгө нь чамд таарч гинөө, орчин тойрны чамд таарч гинөө гэдгээ маш сайн бодож орохгүй бол нэг орчих юм бол гарах хэцүү байх хэцүү байж болно. Яагаад тэгэхээр бид нар чинь виз гэдэг юм ингээ баригдмал байдаг учраас тэгээ эхний хугацаанд болохоор заавал F7 руу шууд орж чадахгүй. Мэддэг хүмүүс нь бол мэдж байгаа хэрэг D10 гэдэг визийг төрүүлж авч дагалдаад компанид 3-6 сар ажилласныхаа дараа компанид хэрэгтэй бичиг баримт тэмдэглэрээ одоо өөрийнхөө хесадаа хэлээд авангуудаа өгөх юм бол F7 виз бол эхний удаад бол амархан гардаг. Тэрэнд нь болохоор амархан гардаг мэргэжлүүд гэж миний мэргэжил болохоор Солонгос нөгөө нэг жоохон ажиллаж болохгүй гэх юм одоо Солонгос хүмүүсээ илүү төлөвлөгөө авдаг мэргэжил байж таарад. Би одоо мэргэжлийн ягаад ингэж нуугаад байгаа юм. Тий шүдний технологич гинт бодсон чинь мэргэжлийн амир нууж яриад байгаа юм санагдав. Шүдний технологич. Тэгээ хүмүүс шүдний технологич гэхээр намайг Монголтайгаа хүмүүс бүгдээр чамаар одоо шүдээ хэлэх нэг чагаа шүдээг үзээдэг, ахыхаа шүдээг үзээдэг гэж ярьдаг. Би ерөөсөө шүд имчилдэггүй, шүд хийдэг хүн. Имплант гараараа шүд хийдэг. Хүний шейд шүдний өнгө одоо хүмүүсийн шүдний өнгө тааруулдаг. Шүдний технологич гэсэн. Тэгээ шүдний технологич болохоор нөгөө нэг тэр шалгалт өгч юм өгөөд тэгэхэд хүмүүс ажилд авахд тэр гадаад хүмүүс байдгүй болохоор одоо хүн амтнаас асууж зөвлөгөө авахд айгу байхгүйсэн. Тэгээд угаасаа гайгүй том газар ч юм уу эсвэл олон хүнтэй 30-аас дээш ажилтнтай иймэрхүү газар орчих юм бол ерөнхийдөө нэлээд дайжгүй юм шиг санагцсан. Виз гаргах хэрвээ шүдний технологичоор сураад төгссөн хүмүүс болвол тэгээд шүдний технологичоос учраас шүдний имплант орчуулагч хийх чинь айгүй жоохон юу штэ. Орчуулагч гэдэг мэргэжлийг доош нь хийж байгаа юм биш. Шүдний мэргэжлэр төгсчөнгүүтээ шүдний технологичоор төгсчөнгүүтээ орчуулагч хийгээд яваад байх юм бол амар харамсалтай штэ. Тэгэхээр нэг удаа ч гэсэн шүдний технологичоор ажиллаж үзье гэж бодож байгаа бол эхлээд D10 визээ аваад ч болтугай дагалдангаар шүдний технологичийн ажлыг нэг удаа хийж үзхийг бол санал болгож байна. Тэгээд шалгалтандаа тэнцээгүй ч гэсэн ерөнхийдөө дагалдаад ажиллаж болно. Гэхдээ нөгөө нэг дараа нь визээ F7 руу ч юм уу солиулахад ирэхээр нөгөө юу ч нэг хэрэгтэй. Шалгалтанд тэнцсэн бичиг хэрэгтэй учраас. Тэгээ нэг удаа төгссөн юм чинь өөрийнхөө төгссөн мэргэжлээрээ нэг газар нэг сарч болтгоо 2 сарч болтгоо ажиллаж үтсэх нь надад илүү чухал гэж үздэг. Тэгвэл амар харамсалтай. Би одоо тэгсэн чинь нэг мэдсэн чинь ажиллаж үзье гэж бодоод ажилласан чинь нэг мэдсэн 3 жил ажилласан байна. Та өөрөө анх ямар виз юу лээ? Та болохоор D10-аараа солисон юм байна те. D10-аараа эхлээд дагалт явж байгаад одоо та ямар визтэй? Одоо F7. F7 гэдэг визтэй юм уу? F7 гэдэг нь болохоор ямар нэртэй виз? Тэгжон хойдон гээд ажиллах виз юм уу те? D10 ч болохоор ажил хайх виз өстэй те. Зөв зөв. Ажил дагалдаж ажиллах юу гэдэг юм бэ Монголоор? Тэмээтэй нөгөө нэг дадлагын дадлага
Дадлага юм. хугацаа гэж яддаг. Тийм дадлага хийх хугацаа. Тэгээд тэр нь болохоор заавал байх хэрэгтэй гэд. Яа тэгэхээр би нөгөө нэг юу байсан юм аа. Шууд авч болдог хүмүүс бас мэрэгчлэл нь болдог хүмүүс байгаа. Миний мэрэгжил болохоор шүтний технологич болохоор сургуулаа төгсөөд ямар ч нөгөө нэг юу байхгүй. Кён байхгүй. Туршлага байхгүй. Тийм туршлага байхгүй болохоор туршлагатай байж энэ мэрэгчлэр ажиллаж болно гэж байгаа байхгүй юу? Би Туршлага ихлэ яах юм гэдэг. Төрхтэй туршлагатай байх юм уу? Дөнгөж сайхан төгсөж явах чинь туршлага хаагаад ах юм. Тэгсэн чинь эхлээд шууд F7 виз хүссэн чинь тэгэж хүсч болохгүй аниг дөө. DR-ва эхлээд аваа гэд буцаад бүх бичиг баримтаа буцааж авчичаад тэгээд нөгөө нэг манад миний ажилладаг компанид монгол хүн биш гадаад хүн ерөөсөй байхгүй учраас солонгосчууд нөгөө нэг одоо солонгос хүн авах боломжтой байхад яг гадаад хүн ажиллуулад байгаа юм бэ. Өөрийнхөө орны хүн цалиухгүй яг гадаад хүн цалиугаад байгаа юм бэ гэдэг нөгөө нэг асуудал байдаг учраас яагаад энэ хүнийг ажиллуулж байгаа вэ гэдгээ маш сайн тодорхой бичсэн маш урт юм хэрэгтэй. Тэгээд би бараг 10 хуудастай бараг PPT шахуу юм бэлдэж аваач өгсөн. Бараг л Монголтой одоо холбоотой гэрээ энэ төр хийж байгаа нэ тэргээд амар ол юм бичээд тэгээд энэ хүн энэ монгол хүнийг ажиллуулснаар манай компанид ямар ашигтай вэ гэдгийг тоогоор графикаар гаргаж харуулах хэрэгтэй гэд. Тэгээд тийм юмд амар хэм бичиж би хамгийн анх авсан. Тэгээд амархан авдаг мэрэгчлүүд бол амархан авдаг зөндөл байдаг юм билээ. Эсвэл компани нь өөртөө надад гадаад ажилчид ажилладаг компаниуд бас байдаг шүү дээ. Тим компаниуд эсвэл одоо хэлний орчуулагч хийгээд байгаа гоо сайхны имлэг, шүдний имлэгүүд бол маш амархан. Тэдний чинь зүгээр өөртөө үндсэн надаас өөр олон гадаад ажилтнтай учраас хүлэмжшүүлж авахгүй. Эдгээр гадаад ажилч ажилладаг юм байна гэд. Тэгээ би болохоор манай компанид ч би анхных нь манайхан ч бүгдээрээ гадаад хүн гэд монгол хүн гэд. Тэгээд их сонирхолтой байсан учраас юм уу. Тэгээд би анх Монжобо ажлынхаа ярилцлагыг 3 цаг өгсөн. Тэгээд тэр захиралт маань жоохон таалагдсан юм шиг байна. Тэгэд маш сайн бэлдэж ороо тэгээд 3 цаг ярилцаад тэгээд шууд тэр өдрөө намайг тойруулаад ингээд хүмүүстэйгээ танилцуулаад дараа 7 хоног сэллээр гэсэн. Би тэр дараа 7 хоногт ажилд орох гэж байгаа өөрөө мэддэг байх ч танилцуулахдаа дараа 7 хоног сэллээр гэж би тэнцсэн юм. Тэгэл сөүлд ирсэн дээ. За тийм Бай сонгоход анхаарах хэрэгтэй. Би ер нь жоохон хэлний ярианы өөр чадваргүй гэж ярих юм уу? Тийм үгийн баялаггүй юм байна. Манай ихч би ястай ихч яриад алаад өгнө л гэж бодсон. Гэхдээ ямар ч юмсаа хэрэгтэй юмнууд бол сонслоо штэ хэдүүлээ тий. Гоё юм гоё юм сонслоо. Юм сонслоо. Тэгээ сургуулаа төгсөх ямар нэг сонслоо. Ажилд орох ямар нэг сонслоо. Тэгээ бүр дэлгэрэнгүй юм сонсмарх юм бол манай ихч рүү бичээрэй. Би аяжигч өгж болох юм уу хүмүүс? Болох юм уу? Болохгүй гинэ манайхаа. Надаас асуугаарай за. За тэгээд гадаадд байхдаа ингээд та нар гэр бүлээ амар санан бүр амар арбайт цагийн ажил хийх бүр амар хэцүү байна. Ядарна. Тэгээд их сургуульд ороод хичээлээ ойлгохгүй. Бүр үнэхээр хэцүү цаг мөчид маш их байдаг. Угаасаа байх болно. Тэг хүн болгоны амьдрал хэцүү. Тэгэл байж итэл Монголоос нэг нь мөнгө тариад байгаа хайтаа тэдэн төгрөг зээлчээж гээл асуун тий. Тэгэл тэрийг үгүй ч гэж чадахгүй яаж яхад би юм бол үнэхээр үгүй гэж чадахгүй. Тэгэл нэг юм олоод өгөхийг бодно. Тэгэл ер нь бол хэцүү юмнууд зөндөө байдаг. Тэгэд хэдүүлээ чаднаа манайхаа. Угаасаа хүн амар хэцүү байна гэж бодоол исэн арт нь гарцсан л байдаг. Энийг ч барахгүй байна гэж тэгэл бодож идэг чадсан л байдаг. Тэгээ тийм болохоор ерөнхийдөө манайхаа жоохон л тэсчүүлгээ болно. Угаасаа миний хэлэх дуртай болохоор ерөөсөө үрд гэж юм байхгүй. Үрдтэй сайн ч юм бай, муу ч юм бай угаасаа үрд гэсэн юм угаасаа байхгүй. Тэгээд би ингээл өвдөж мөвдөхөөр тэгж болдог байхгүй. За угаасаа энэ бол нэг дараа 7 хоног гэхэд л дуусчихна гэдэг ч юм уу те. За энэ маргааш гэхэд л ингээл өвдөхөө болчихно гэж би бодчих юм бол тэр үед аюулсаа тэсэж чадаад байдаг.
Тэгээ тийм болохоор манайхаа үүрт гэж юм өрөөсөө байхгүй болохоор айлуулах юмыг за яхав дээ зүгээр дуусчихна да би ард нь гарчна да гэж бодоод ах юм бол бүх юмыг ерөнхийдөө дажгууд аваад гарчна гэж бодож байна. Тэгээ тийм байна. Та нар ч гэсэндээ гоё цаашдаа надаар ингээд яриулмаар байгаа ч юм уу надад сонсомоор байгаа юм байх юм бол бүгдээрээ гоё над руу бичээрэй. Үгийн баялаггүй гэд түрүүнээс хойш би хэлээд исэн чинь дадаар нөгөө YouTube-에 төгсгөхдөө урьж орсон хүнээс юм асуудаг штэ асуухгүй дуусчих гэж санагдаад тэгээд майкийг аваад өөрөө дуусгаж баяртай гэж хэлэхгүй болол надаас ерөөсөө юм асуухгүй тэрчгтээ дуусчих юм санагдана. Наа хэрний голчих шиг боллоо. Би одоо дахиад чинь одоо оролцсон ч одоо хотлаа л боллоо доо ер. Цаашдаа намайг ч та нар харах сонсохгүй л ах та. Тэг үгийн баялаггүй байгаад уучлаарай. Монголоор ярьж чадахгүйсэн үгийг орчуулж өгсөн үгнүүдээ. Тэрийг бүгдийг нь оруулна шүү дээ. Яа нөгөө чи та зүгээр. Одоо нөгөө ганц тайланд явснаа юу гэж хэлсэн гэдэг шиг л. Maybe гэсний ганц тайланд явсныгаа юу гэж бодоод байгаа гэдэг шиг. Яна болохоор нөгөө нэг сөөвөл ганцаархан амьдардаг ямар ч монгол найз нөхөд байхгүй бүх ажлынх нь бүгд солонгос дандаа ингэ солонгос хүрээллийн хүмүүс дунд тэгээ бүх үзэж байгаа бүх юм солонгос учраас монголоор ярих таа угаас амар муу болсон. За энэ бол нөгөө нэг хэлбэртэж байгаа юм биш шүү манайхаа амар хэлбэртэй л гэж бодох үү дээ тий. Тэгтээ үс хэлбэрч байгаа юм биш угаасаа ингэ монгол үг нь орж ирдгүй юм шиг ба. За баярлаа. За тэгээд маа нэвтрүүлэгт гэхэд ам шүү баг. Миний подкастт оролцсон баярлаа. Тэгээд подкаст ч байна. Яа, игүй хэрэгтэй юм л би подкаст гэж ярьдаг гэж ойлгоод байсан шүү. За уучлаарай үзэгчтэй би сая маш буруу юм хийсэн байна. Миний бичлэг баг цаашдаа орохгүй юм шиг. Шил буруу хөөхөн оролцуулчих би энд. Танд ер нь ингээд хамгийн сүүлд хүмүүст хэлэх юм юу байна? Гоё зөвлөгөө ч юм уу те. Одоо бүгд залуу хүмүүс л ирж байгаа юм чинь ерөнхийдөө бүгдэнд нь хандаж хэлэхэд хүний нутагт ганцаараа байгаа болохоор жоохон ингээд сэтгэл санаагаар унах ч юм уу тиймэрхүү зүйл их тохиолдно. Тийм учраас сэтгэл санаагаа сайн бэлдэх хэрэгтэй. Бэлтлээгээд угаасаа дандаа бэлэн байна гэж юу яах вэ? Тэгээ та нар өөрсдийн гэсэн хоббитой болох хэрэгтэй. Гэр ажил сургууль ингээд яваад байх юм бол хүн айгүй их өөрийгөө гэнэт би одоо юу ч яаж амьдраад байгаа юм бэ гэж бодож эхэлдэг учраас өөрөө тэрийг одоо оюуханаас сэргийх тийм хоббитой болох маш чухал гэж боддог. Хобби эсвэл одоо тасгал хийх, гүйх, эсвэл одоо ном унших, эсвэл кафе руу ганцаараа очиод зүгээр юм үзэхгүйгээр бодлоо зохицол суух ч юм уу. Тиймэрхүү өөртөө заавал цаг 7 хоногт 1 цагч болтугай. Эсвэл өдөр 5 минутч болтугай өөрийгөө эргцүүлж бодох, өөрийгөө тайвшруулах өстой мундаг шүү гэж хэлэх цаг байнга гаргаж хэрэгтэй. Тэгээд өөрөө ч бас өөрөө ч гэсэн гэрийнхэн руугаа ч гэсэн байнга хайртай шүү. Тийм гой урмын үгнүүд байнга хэлж өөрийгөө хайрлаж байгаа хүн бус хүмүүс ч гэсэн хайр түгэж явах хэрэгтэй. Тэгэх юм бол таны хүрээлэл ч гэсэн маш тийм эрүүл болно. Тийм учраас өөрийгөө хайрлах гэдэг байгаа ч гэсэн хайрлах ухаанаа олохгүй байгаа хүүхдүүд эхлээд хоббитой болох юм бол хайрлаж эхэлнэ. За тэгээд дээрэс нь би болохоор нөгөө бичлэгнүүд дээрээ байнга ер нь л ном-омныхоо талаар ер нь оруулаад байдаг штэ. Тэгээд манай ихч бас ерөнхийдөө дайггүй ном уншаад байдаг юм шиг надад санагдаад байдаг юм. Гэхдээ монгол номнууд нэх уншихгүй. Тэгээд та нар хэрэг солонгос ном уншдаг бол бас зөвлөе гэж би ботсон. Тэгээд анаагаас бас асууя гэж бодож байгаа юм. Та ерөнхийдөө сүүлд ямар ном уншиж байна? Ямар ном санал болгомоор байна? Солонгос ном унших ер нь л хэрээдэг вэ? Би хамгийн анх солонгос ном уншиж эхлэхдээ хилээ сайжруулъя гэж бодож уншиж эхэлсэн. Тэгэхдээ ерөнхийдөө том зохиол ерөөс аваагүй. Жижиг шүлэг эсвэл эссе тийм номнууд авч худалдаж аваад уншиж эхэлсэн. Тэгээ нөгөө нэг эссе энтер унших юм бол тийм гоё номоо олчих юм бол айгүй гоё тийм уурам өгдөг. Өнөөдөр нэг цай унгаа, кофе унгаа эсвэл өглөө сэрээд шууд ганц хуудас уншчихар хэмжээний тиймэрхүү номнууд зөндөө байдаг. Тийм номнууд аваад баг багаар уншиж эхлэх юм бол хэлэнд бол маш сайн тусалж өгнө. Ном унших бол чухал. Тэгээд би бас тэгэж амар бүр
чам шиг гэх юм. Эсвэл өөр тийм лаг уншдаг хүмүүс шиг бол тэгж амар уншдаггүй. Би дандаа тийм хүн амны хэрэгтэй. Тийм. Чүри сосоо. Триллер юм уу? Тийм тиймэрхүү номонд дуртай. Гэтэ солонгос зохиолч биш. Миний одоо ганц хайртай зохиолч Хигашино Гейко гэдэг Япон зохиолч байгаа. Тэр хүний зохиолдол маш дуртай. Тэгээд бүгдээрээ л амар гоё л доо. Сүүлд өчигдөр наашаа эрэхтэй уншсан ном маань болохоор Нууц гэдэг нэртэй ном. Тэг би одоо уншаад талт арай талт норог. Тэгээд энэ зохиолчийн онцлог юу юм? Ямар хуу зохиолууд бичдэг? Яг хоо ихэвчлэн нөгөө нэг дандаа хүн амны хэрэг тэнгуүтээ тэр цагдаагийнхан талаас ерөөдөө бичдэг цувралууд байгаа. Тэгээд өөрийнх нь хамгийн том 2 цагдаа байдаг. Тэгээд тэр 2 цагдаагийнхаа гол дүрээр одоо цувралууд бас гаргадаг. Энэ болохоор Нууц гэдэг ном болохоор бол аль шал өөр л дөө. Ерөнхийдөө дандаа юу гин панжон гэж ярьдэн штэ. Энэ яг алуучны юм байна гэж бодсон чинь бүр шал өөр юм. Дандаа төгсгөл нь ихэвчлэн дандаа тийм байдаг болохоор би бүр нэг ард агцнаасаа цохилж шиг яг нэг тийм мэдрэмж дандаа төрдөг. Би ном уншаад уйлж бол ерөөсөө үзээгүй. Гэхдээ Хигашино Гейкогийн номыг уншаад уйлсан. Юнгиза X хоншин гэдэг ном уншаад уйлсан. Гэтэ амар уйлаагүй л те. Нүлмэс цэлэгнээд хоолой зангираад тэгээ нэг хэдэн хоног чаавстаа гэж бодож явсан. Тэгээ одоохондоо энэ номыг ч гэсэн уншаад уйлах хэсгээсээ мэдгүй л байна л та. Гэтэ би нөгөө нэг төгсгөл нь байхгүй зүгээр эхний нөгөө хэсгийн триллер гэх юм. Нөгөө нэг юу яд штэ ном хамгийн анх ном авахд ингээд урт танилцуулга гол санаа тэрэн дээр нуусахад амар сонирхолтой санагдаад тэгээд энэ номыг уншиж эхлэхсэн. Энэ ном төчөн тэр юм да. За тийм байна. Тэгээд манайхаа өнөөдрийн санал болгох ном юм байна. Ой би бичлэг болгон дээр ном салгуулах уг нь зүгээр л юм байна те. Өмнө нь угаасаа миний нөгөө бичлэгүүд дээр би номоо харуулсан болохоор та нар тэднийг уншаад үзээрэй. Тэгээд өнөөдөр болохоор би Пимэл гэдэг номыг би ч яг манай ихт санал болгож байгаа. Тэгээд энэ ном болохоор битээр монгол хэл дээр орчуулагдсан байт юм болоо гэд хайгаад үзсэн чинь бол байхгүй байлаа. Тийм учраас та нар солонгос сурдаг болон солонгос хэлтэй ерөн солонгосоор уншия гэж бодож байгаа хүмүүсийнхэн бол энэ хин гэлээ Хигашино Кейко гэдэг ном англи хэл дээр бол нэлээд орчуулагдсан байт юм байлээ би бол харсан. Тэгэхээр Японотой хүмүүс би түрүү хайж хатаарсан. Тэгээ англи хэл дээр бол байлаа. Тэгээд мэдээч хэрэг солонгос хэл дээр байна. Тэгээд уншаарай гэж зөвлөж байна. За тэгээд бүх номнууд нь гоё. За тэгээд бүх номнууд нь гоё гинэ. Түрүүн л манай Мураками ахтай харьцуулаад л боо юм болоод лээс. Тийм байна. Манай танихгүй учраас мэдхгүй учраас би тэгээ нэг ч ном уншаагүй. 1084 билүү. 184. Sorry. Яа би 184-г уншаагүй шүү дээ. Би эхнээс нь л уншаа явж. Гэтэ одоо нэг домын сан руу орох ч юм уу эсвэл номын дэлгүүр рүү орох юм бол Япон зохиолчдын номнууд ингээд өрөөтэй байгаа шүү дээ. Тэнгүүт ингээд ABCD-гээр ингээд бичиж байгаа шүү дээ. Тэгээ яг хөтэ энэ хоёрын ингээд хамгийн том номнууд ингээд бүр амар ихээр ингээд байгаа л та. Гэтэ тийм иймэрхүү төрлийн зохиолт дуртай хүмүүс хандаж хэлэх юм бол Хигашино Гейко Японд ч тэр альтертай би ч Япон зохиолч сайн мэдхгүй болохоор тэгж хэлжээж магадгүй л те. Бүр ингээд энэ хүнд ууссан болохоор энэ хүний номыг уншдаг болохоор тэгж л байгаа хэл та. Энэ хүний номыг уншдаг гэд тэнгуүтээ дөө нэг номнууд нь хоорондоо жоохон төстэй юм уу гэд хүмүүс бодоод байдаг шүү дээ. Нэг хүний ном болохоор ерөөсөө тийм ш. Дандаа өөрөөр яаж ингэж панжон байд юм бэ гэж хэлмээр. За тэгээ тийм байна. Энэ бичлэгийг яг хязаа орох хэсгийг мэдэхгүй байна. Битээр ингээд дундуур нь бүр үнэхээр их маяглсан болохоор хасах хэсгүүд бол амар их байгаа. Тэгээ таад ингээд бичлэг үзэж байхдаа ямар ядаргаатай инээдгийн юм уу те тэгж мэж бити бодоорой манахгүй бодоорой ч бодсон ч яах вэ? Бодсон ч гэж бити бичээрэй. За тэгээ тийм байна манайхаа. Бүгдээрэнд нартай шүү баярлалаа. Subscribe хийгээрэй.
лайк дараарай, намайг гоё дэмжээрэй. Тэгээд яриулмаар байгаа юм байх юм бол гоё бичээрэй над руу. Тэгээд гоё сонсох дуртай дуунуудаас та битээрт хуваалцаарай. Та нарын явуулсан ингээд дуунуудыг бүгдийг сонсож байгаа. Тэгээд над руу ингээд комментээр бичихгүй ч гэсэндээ 1 2 хүн над руу чатаар гоё дуу муу явуулсан. Үнэхээр баярлалаа. Тэгэд 1 2 хүнийч би одоо үнцнийг мэдж байна манайхаа. Бүгдээр нь хайртай шүү, баярлалаа баяртай.